За захин хичээд явах боломж гэсэн агуулганд хэлэлцвчлээ. За төлхүүргийг иймэрхүү байдлаар сонгосон. За байгаль нийгмийн давчгүй хүчин зүйлээс болж энэ бидэнд нэг юм сургалтын техник ус хэлбэрийг шаардаж байна. Тэгээ энэ нь болохоор захин сургалтын багшийн хувьд яг тулгамж асуудлын нэг байныг бид нэр мэдэж байгаа. Ийм захин сургалт явуулах боломжуудыг хайх, суралцах, ашиглах, амжилттай арга замыг эрэлхийлэх нь бол чухал гэж үзэж байна. Бидний зүйл санаа бол Zoom, дэвсгчдэг програм, Google Forms гэдэг энэ гурвыг хослолыг ашиглаж захин сургалт явуулах үр дүнтэй ажиллах гэж үзэж байна. За зайн сургалтыг ерөнхийдөө бол өргөн утгаар бол онлайн сургалт, захин сургалт, зайн боловсрол, харилцаа холбооны боловсрол гэдэг гадаа судлал гэдгээр гадаад орчин судлал гэдгээр ингэж ойлгож болно. За нээлттэй онлайн сургалтууд гэсэн нэр төрөйш юм гэж байна. За зайн сургалтын альва хэлбэрийн нийтлэг шинжүүл багш сурагчдыг орон зай цаг хугацаа эсвэл хоёулангийн орон зайнаас тусгаарсан тийм энэ орон сургалт явуулах харилцах энэ асуудал яригдана. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон технологиг ашиглах асуудал яригдана. За сургалтын хэвлэл материал нэг талаас нь телевизээр радиогийн нэвтрүүлэг эсвэл нийгмийн сүлжээ болон сургалтын гадаад форум ашиглах веб суурилсан солилцоо зэргүүдийнх нь энэ зайн сургалтанд орох юм гэж үзэж байна. За зайн сургалтанд суралцах зааварчлах тийм шинэ стратегийг дамжуулаад энэ болохоор сурагч өөрөөгөө удирдах гэдэг дээр л гол сургалтын арга зүй явах гэдэг. Сурагч өөрөө бие даасан сурах гэдэг дээр энэ арга зүй шаардаж байна. За зайн сургалтын сул тал гэдэг дээр энэ интернет технологийн дутмаг байдал хамаарна. За тэгээд нэг шууд харилцах багш сурагчийн харилцаа хязгаарлагддаг бол энэ дээр. За багаар ажиллахын асуудал бас хязгаарлагддаг бол биеийн тамир гэдэг зарим тусгай судалгааны хичээлүүдийг онлайнаар заах нь үрд муутай гэж үзэж байна. За амьд харилцаа байхгүйгээс болохоор сурагчаа мэдрэх асуудал дутмаг гэж үзэж байна. За даваа тал бол мэдээж өөрийн болцоо цагтаа судалдаг. Өөрийнхөө болцоонд нэг завтаа цагтаа судлах боломжтой. Энэ бол аягүй том даваа тал. Олон удаа давтаж үзэх боломжтой. Энэ бол том даваа тал болж байгаа. Тэгээ олон хэрэглээний програм болон аппликейшнуудыг биедээ сурах боломжууд байна. Цагаа зарцуулах гэх тийм. За энэ дээр энэ өөрөөгөө удирдах гэдэг дээр аягүй том даваа тал. Биедээ сурах, арга зүй сурах гэдэг том даваа тал болж байна. За ингээд зардлын асуудал байж болж байна. За захин хичээл явуулах боломжуудыг судалж энэ Zoom, Google Forms, Bandicam гэх програмуудыг хослуулан ашиглах тийм арга замыг ерөөдөө танилцуулах зорилоо. За ингээд нэг ийм ер нь захин сургалт явуулахын програмууд ямар байдаг тэрийг хэрхэн ашиглаж гэнэ гэсэн ийм бодлоор багшнаас судлаа авсан. За тэгээд судалгааны дүн бол иймэрхүү байдлаар Microsoft Office гэдэг дээр 75%, Google Forms гэдэг дээр 50% гэдгийг судалгаа хийсэн багшнараас ингээд одоо хамгийн их хэрэгжилж байгаа бол бидний нэг Facebook chat гэдэг дээр 90 хэдэн үг байна тийм. За бидний сонирхолтой програм дээр 20 хэдэн үг, 30 үг ерөнхий багшлал хэрэглээд байна. Тэгээд тэр юм дээр гэж байна. Дэвсгчдийн програмд 5%, за тэр PowerPoint ашиглах дээр 20 хэдэн үг тийм. За ингээд судлаас харахад бол энэ захин сургалт ашиглагдах тийм програмуудыг үндсэн програмуудыг ашиглаж байгаа багшийн тоол цөөн байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ үндсэн програмуудыг тийм програмууд ашиглахын арга зүй дутмаг байна гэдгийг харуулж байна энэ судалгаас. За ингээд зайн сургалт явуулах арга замыг бид нар ингэж үзэж байна. За тэгэхээр багш сурагчийн харилцаа энэ яг онлайн хэлбэрт яаж явах вэ гэхээр мэдээлэл дамжуулах хэлбэрнүүд иймэрхүү түргэн янзаар зургаар бичвэрээр аудио хэлбэр, видео хэлбэрээр ингээд мэдээлэл солилцож болж байна тийм. Шууд харилцах хэлбэр бол утсаар, телефон утсаар, чат, мессежээр, видео чат, Zoom-ээр тэгээд Google Meet-ээс зөвлөд хэрэглээд байгаа. Тэгээд бусад гэдэг байдлаар харилцааны хэлбэрүүд бол мэдээлэл солилцох хэлбэрүүд иймэрхүү хэлбэрүүдээр явагдаа гэж үзэж байна. За ихтэй бид нар Zoom програмыг ерөнхийдөө багш сурагчийн шууд харилцаа гэдгээр авч үзэж байгаа. За сурагч талаас яах вэ гэхээр Zoom програмыг бол Play Store гэдэг юунаасаа сагаасаа утсан даатгатаас болох чинь. Дараа чинь товсон хугацаанд нэвтрээд орчин. Тэгээд идэвхтэй болцох. Тэгээд ийм 3 хавтан байхад явуулж чинь гэж үзэж байна. За багш талаас яг үгээр мэдээж Zoom-ийн вебсайтыг бүртгүүлнэ.
Тэгээ багш хичээлийн PowerPoint дээр бэлдүүл хамгийн домштой гэж үзэж байгаа. Тэгээд хичээл нөгөө эхлэх товыг заа нэвтрэг хэлхийг хоёр янзаар өгч байгаа тийм. Холбоос болон ID-гаар. За нэг хичээл эхэлнэ. За ингээд энэ бол сурагч талаас харагдаж байгаа байдал нь Zoom програм. Доор нь багшийн хичээлийн презентацийн тэр нь өөрөө сурагч өөрөө харж байгаа. Ингээд. За ингээд Zoom програм даваа талаас шууд харилцаа үүсгэх гэдэг нь аюул тун даваа тал тийм. Хэрэглэхэд нэг хэлбэр. Дуу дүрс хоёр хэлбэрийг харагдаж байгаа тийм. Нэгээрээ даваа талтай. За асуулт тал бол интернет дата шаардах гэдэг нь асуудалтай. Шууд холбогдох учраас нэг цагт баригдах гэдэг дээр яг товсон цагт зарим хүмүүс нь ажилдаа байхад асуудал үүсгэж байна тийм. За утасны үзүүлэлтээс хамаарат нэг харагдах байдал нь бас бишэл таарч байгаа. За энэ дээр анхаарах зүйлээ бид нар яг үг нь хичээл эхлээс 10 минут өмнө яг холболтыг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Ер нь тэр нь их ойлгомжтойсэн. Тэгээд хичээлийг 20-30 минутанд багтааж заахаар ингэж заавал их боломжтой гэж үзэж байна. За ингээд бид нар энэ програм дээр яг үгээр энэ 3 удаагийн Zoom програм ашигласан хичээл явуулж үзсэн. Шууд харилцаж байгаа учраас сургалтын их төх оролцоо сайн байсан. Ер нь ойлголцсон маш өндөр байна гэж үзэж байгаа. За дараагийн дэглэл бичлэг програм аяга олон байдаг. Тэгээд энэ чинь нэг Daily Cam гэдэг програмыг ашигласан. За энэ програмын даваа тал болохоор яг үгээр багш шууд Word болон PowerPoint-ыг дэлгэцүүлж ашигладаг гэдэг нь бол аяга том даваа тал. За сурагчийн талаас ийм ухаалаг байх шаардлагатай. Интернет багшийн тавьсан видео үзэх. Тэгээд тэтгэгчийн даалгавар хийх ийм хөдөлгөөн болсны дагуу явж байна. За багш татаас яг үгээр програм интернет тасаас уулгах чинь компьютерийн ер нь зорилго нь бол теле хичээлийн агуулгатай уялдуулсан тийм хичээлийг бодлогуудыг тайлбар хийх эрх агуулгаар явж байгаа. 2-3 бодлого тайлбарыг 10 минутын дотор хэмжиж хийж байгаа. Тэгээ энэ програмд лиценз авах учраас 10 минут хугацаад байхгүй. Нийт үргэлж хугацаа. Видеоны хугацаа. Тэр нь л бидний даваа талаар авчиж байгаа. Бодлого маш их хэлбэр доош тайлбарлах зорилготой байсан тийм. Тэгээд шүлжээнд байрлуулан даалгавар гүйцэтгэх шаардлага. За иймэрхүү харилцаанууд явагдана. За энэ бол нэг бодлогын тайлбарын зураг байна. За даваа тал тайлбартаа зэрэгцүүл бичдэг учраас айгүй даваа талтай. Яг самбарт ажиллаж байгаа шиг. За хоёрдугаар нь Word, PowerPoint програмуудыг шууд самбараа болгож ашигладаг даваа талтай тийм. PowerPoint дээр бид юу ч хийчих болдог, Word дээр юу ч хийчих болдог. Тэрийг шууд самбараар ашигладаг энэ даваа тал. За дуу мэдээж ордог даваа тал. Видеоны үргэлжлэх хугацаа бага гэдэг нь даваа тал бас сул талд ороод байгаа тийм. Ойлгомжтой харагдаж байна. Даваа тал нь яаж авах вэ гэхээр бид нар 10 минутанд багтааж яах нь тайлбар хийх учраас маш оновчтой, маш тодорхой хийх хэрэгтэй гэдэг харагдаж байна. За ингээд за энэ боломж дээр яг Zoom-ээс холбогдож чадаагүй тэр хоцорсон сурагч нэмэлт байдлаар өгөх нь бол хэрэгтэй мэй гэж бодож байна. За ингээд нэг 60 видео хичээлийг ингээд 5-8 минутанд 60 видео хичээлийг байршуулж үр дүнгээ тооцсон. За Google Forms гэдэг програмын сурагч талаас нь ухаалагдсан интернет багшийн өгсөн холбоос руу шалгалт дүнгөөр харах гэсэн юм сурагчийн талаас ийм асуудал. За багшийн талаас нь Gmail хаяг үүсгэн явцын шалгалтаа материал боловсруулна. Шалгалт холбоосыг байршуулна. Тэгээд шалгалтын дүнгийн анализ шууд харах. Тэр бэлэн хийгээд өчөж байгаа шууд харах боломжтой. За ингээд тест боловсруулалтаа нэг ийм сонгох тест, харгалзуулах тест, нөхөх даалгавартай тестийг боловсруулах боломжтой юм дээр. За харагт бодлууд ийм их харагдаж байгаа тийм. За энэ сурагч анализ бол ийм их харагдаж байна. Даалгавар бүрээр. За сорилт хамрагдах хугацаа гэдэг нь хэдэн зураг хугацаа хэлбэрж байгаа. Тэд өдөр тэдний хооронд хамрагдаа гэж тийм. Нэмэлтээр өөрөс хугацааг зааж гэж байгаа. 60 минут 40 минут гэдэг юм. Мэдээж хандлтын тоо нэг удаа 2 удаа хандах юм. Бүгдийг тохируулаад өгч байгаа. Өмнө бидний тохируулж чаддаг байсан. Тэгэж байгаа нэг нэгнээс хоол болох асуудал үүсэж байгаа тийм. Энэ дээр гол нь харилцан итгэлцэл гэдэг дээр энэ суурь. Сурагч нь нэгнээс хуулахгүй байх тийм. Сурагчтай итгэдэг шүү тийм. Энэ бас даваа талуулаас болоод байна шүү тийм. Яг үр дүн шалгалтын үр дүн бодтой гэдэг энэ асуудал үүсэж байгаа байхгүй. За ингээд энэ 8 тусмар дээр нодоноос эхлээд нэг 10-аас сорилтыг ер нь бэлтгэж авсан. За тэгээ энэ нь яг сургалтын гарааны үлгээ бид нар сая 9 сар 10 сард авсан. Энэ дээр л ирэхэд энэ сорилт тогтмол орж ирсэн хүмүүсийн захиж боломжтой сайн байж байна гэж үзсэн. Ирэх шалгалтын дүнд бас дэжгүй нөлөөсөө гэж үзэж байна. За тэгээ бид нар эхлээд Zoom програмаар яг телевизчтэй агуулгатай уялдуулан интеракц болох сэдвүүдийг Zoom-ээр зарчин.
За телевизчд болон зүүмээс хоцорсон хүүхдүүдийн видео камераараа тайлбар хийдэг хийчихнэ. За энэ хоёрын үр дүн болохоор тэр Google Browser-аар тестээр шалгалтаа үр дүнгээ тооцож чинь. За ингээд энэ хурд бол хослоод явчих юм бол ерөнхийдөө захин сургалтын нэг арга хэлбэр байж болох юм аа гэж үзэж байна. За телевизчд агуулгын даваа зүүн програм ашиглаж захин за сая энэ дүнд ерөнхийдөө ярьж байгаа тийм. За баярлалаа.